За өдрийн минь залуусаа уралдын шилжилгаануудад танилццгаая. За өчтөр бол ерөөдөө хэдүүлээ. За эн чин USD дээр орлоо. За тэгээд ерөөдөө энэ дээр л харчаа. USD дээр орлоо, евро Audi дээр орлоо. Окей. Audi USD дээр орлоо. Audi CAD дээр орлоо. Audi-тэй нэг аль нэгэн дээр нь орсон. Audi USD л байх хэвээр Audi USD хаана. За энэ гурвыг ерөөдөө тайлбарлана. Тэгээд яагаад оров, юу болов, биднэрт юу тохиолдов. Тэ. За Audi USD дээр бол үндсэн хөдөлгөөн daily time frame өмнө оролцоо break-ин хийсэн байгаа. 4 цаг дээр бол үндсэн хөдөлгөөн 4 цаг up and trend buying zone-тай боловч интернетаараа down trend selling zone-тай хөдөлгөөн байгаа. За тэгэхээр daily time frame эсрэг явах хангалттай боломж 4 цаг эсрэг явах хангалттай боломж байгаа гэж үзээд 30 минутын down trend-ийн хөдөлгөөний дагсан 30 минутын down trend-ийн хөдөлгөөний TRACE-ийн хөдөлгөөн ирсэн. TRACE-ийн хөдөлгөөний эрэхтэй down trend-ийн хөдөлгөөний Fibonacci-гийн 61.8 гэдэг level дээр ирсэн. Impulse нас 27 буюу daily time frame support-ыг заасан. За тэгээ хөдөлгөөн дээр арилжаанд орсон, орой үүссэн, оройн candle гараад ирсэн, маш гоё bearish candle байгаа хэдүүлээ одоо ойртуулд харж болно. Bearish candle үүссэн, impulse явахд бэлэн, доош impulse явсан, харамсалтай нь бол зам дундаас буцсан. Тэгэнгүүт нь хэдүүлээ арилжаанаас бол нэг 0.1-ээс 0.3 арын хооронд гарсан. За дараагийн нь USD yen байна. USD yen-ийн хувьд бол бас л харамсалтай арилжаа. Ер нь бол daily time frame үндсэн хөдөлгөөн USD yen дээр up and trend buying zone impulse явах боломжтой хөдөлгөөн 4 цаг дээр хөдөлгөөн бол up and trend buying zone impulse явах боломжтой хөдөлгөөн 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын up and trend buying zone impulse явах боломжтой хөдөлгөөн байсан. Яг 30 минутын TRACE хөдөлгөөн ирээд Euroline candle bullish гараад маш гоё bullish candle гарангуут нь арилжаанд орсон байгаа. Тэгээ хөдөлгөөн бол баг зэрэг дэш өсөж байгаа. Энэ өрөөг эвдсэн л болохгүй юу? Энэ өрөөг эвдсэн л бол биеэр эвдсэн л бол тийг болчих байсан. Тэгээ тэгж чадаагүй үндсэн хөдөлгөөн маань selling volume-тай орж ирээд зогсон. Тэгээд зогсохоос нь өмнө бид нэр яг нэг 0.6-аас 7 арын хасахтай бол хаасан байгаа. За евро Audi бол хамгийн харамсмаар арилжаа байсан. Евро Audi дээр бол бидний эсэлийг дөнгөж авангуутлаа доошо гойцсон байгаа. За энэ арилжаан дээр хэдүүлээ daily time frame дээр up and trend buying zone-тай боловч интернет бүтцээрээ down trend selling zone-тай daily эсрэг явах боломжтой. 4 цагийн down trend selling zone-тай явах боломжтой. За эсвийн арилжаатай байгаа. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын down trend selling zone-тай гэдэг утгаар нь хөдөлгөөн дээр TRACE-ийн хөдөлгөөн ирэнгүүт нь сэлцсэн. За өмнөх сэл бол амжилттай болсон шүү дээ. Өмнө нэг удаа сэлцсэн тэр амжилттай болсон. Хоёр удаа сэлдээд бид бараг л амжилттай болсон. Ер нь бол бидний очих хэвээр тийм бид нэр очсон харамсалтай зүгээр эсэлийг ингэж week-ээр заавал ингэж авчаад явж байгаа байхгүй заваарчтай. За ийм байна. Ийм арилжаануудыг хийлээ. Тэгээд энэ арилжаанууд одоо орлын шилжилгааны ерөөдөө нэг иймэрхүү байлаа. Тэгээд орлын шилжилгааныг одоо хоцроохгүй оруулаад явна. Хоцроосон бол өмнөх орлын шилжилгаануудыг хоцроосон учраас тэднээс бол хөлцлөгчөө. За тэгээд дараагийн орлын шилжилгаанууд бол асуудалгүй орно. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.